Эртээ урдын цагт нэгэн ядуу их гурван хүүгийнхээ хамт амьдран суудаг байжээ. Эхэн өөрийн гэгээнээс үдшийн бүрий болтол гэр орныхоо ажлаа амжуулан хүүхдүүдэд унд хоолын бэлтгэн өгч цасан дунд хаяж өргсөн гудал хувцсыг нь цуглуулж бүрэн хайц хорхог ноёч борив бүс хийлгүй зүтгэдэг юмсан ч харин хүүхдүүд нь өглөөнөөс үдшийн бүрий болтол цасан дээр эрхэлж наадан тоглодог байж. Эхэн хаяа хүүхдүүдээс туслахыг гуйвч хүүхдүүдийн хинэнч тусалдаггүй. Залхуу хүрээдээ ядраад байна гэхээс юу ч хийдэггүй байлаа. Цагийн айсаар хүүхдүүд маань өсч том болоод ухаажиж хэзээ нэгэн цагт ээжийн туслах өдөр ирнэ гэж итгэн эрхэлж тоглож байгаа хүүхдүүдэн хараад сэтгэлдээ баясан суудаг байлаа. Эхэн нэг удаа ихэд хүн дээр үлдэж гин ядарч туйлсан хөөрхийг гэрээсэж гарч чадхаан болж толгоогооч үндилгэгт инхлэггүй болж өлсөж сангахын туйл болсон ч хүүхдүүд нь өрөвдөж юр ээжийг харилсангүй. Аргаан барсан ээж хүүхдүүдэн дуудаад хонгор хөрхөн өссөн. Аяг ус авчирч аргасан хоолойг минь дэвтээгэж өвдөж товсон ээжийг өрөвдөж танар хайрлаж гол ойрхон байна штэ гэж хичнээн олон удаа гуйсан ч хүүхдүүд нь усанд явж өгсөнгүй. Өвчнөд нэрвэгдсэн ээжийг өл хоосон орхиод сасан дээр гулгаж тоглохоор яваад өгч. Өдөржин тоглож ядарсан баг хүн үлсхийн гэрхэнд ихийг санаад нав сайж норсон гэрийнхэн хатагч шаршаг анхардал. Наран адил гэрэлтдэг ихийн царай зовлон үнийг ард үрч урд сайхан үсэн сул тавин хоймрын авдрынхаа бугын арьсан дээлээ өмсч гисэн зогсож байж гин. Хүүг харсаар мэт ээжийнхэндээ өдөр бүрхэгдэн шувын сүл налвч хурган тэр даруй ихэн шувууж хувраад гэрийнхэн тоноор сүр сархийн исэн гарлаа. Ахнараа ээж шуу олоод исчихлээ. Ээжээ ус авчирлаа штэ гэж хичнээн дуудсан ч нэгэнд хожимджээ. Энэ цагаас хойш хөхөө шувуу хизээж хүүхдийн нүдэнд харагддаггүй. Өөр төмөр цасч өндөг дарж ангаахаа өсвдөггүй. Бусдын өрөнд өндөгөн үлдээдэг болсон гинлээ.